MHM буюу моторт хүлгийн мастер гэсэн тим автосервис юм бэлээ л дээ. Тэгээд энэ бол маш чин сэтгэлээсээ ажилладаг монгол залуучууд ажиллаж байна. Тэгээд таны машиныг аврая гэдэг байгаа. Тэгээд одоо ингээд Corolla гахгүй 1999 оны одоо бидний хил жанснаар өвгөн Corolla гэж нэрлэдэг шүү дээ. За тэр Corolla амар гоё спорт машин болгосон байна. Хаалга маалга ингэж онгоодог. Ямар хөрхтэй. Тэгээд ягаан өнгөтэй. Тийм гоё. Тэгээд сая нэг 16 оны Forgo машин гинэ. Дотор талын яг гадаадад байдаг шиг яг гэр бүлээр аялах одоо зориулттай байна л да. Тийм болгосон гэж байгаа байхгүй. Тэгэд энд очиод би бол үнэхээр тэр хүмүүсээр барахсан. Ягаад вэ гэхээр монгол хүмүүс чаддсан байна. Хийж ийна тийм ээ. Тэгээд яг дэлгэрэнгүй мэдээллийг бас яг манай үзэгчид мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. Мотор түлгийн мастер автосервисийн захирал Майн Баяруг нь соёл урлагийн сургуулийг соёлын коллеж байх үед нь зураглаач мэргэжлээр төгссөн. Гэхдээ тэрээр өөрийнхөө хоббиг хөгжүүлж авто салбарт ажиллах болсноор өнөөдөр тэрээр хүмүүсийн машин авардаг, машины эмч болсон гэхэд болно. MXM автосервис байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Тэгээд тухайн үед байгуулагдж байхдаа бол одоо Вьетнам засвар Вьетнамчд байхгүйсэн. За тэгэхэд бол гүйцэв засвар хийдэг байсан бид нар. Одоо сүүлийн үед бол нэг 10 гаруй жил яг доторлогооны тал дээр ажиллаж байна. Тэгэхээр энэ нь юу юм бэ гэхээр одоо автомашины дуу чимээ, битүүм сайжруулах, за тэгээд суудлыг сахихаар бүрэх, таазыг бас сахиулах, тэгээд хаалганы даавн хэсгийг сахиулах гэд ийм үйлчлэгээ явуулдаг. Бид бол Монголдоо одоо VIP кар тийм ээ, кемп аяллаа одоо автомашин хийж бодож исэн. Ер нь тэгээд захиалгын дагуу 2016 оны цоошин Forgo автомашин орж ирээд за хийл хийгээд ингээд захиалсан. Тэгээ бид Lexus 570 200 маркийн автомашины суудлын сахих оригинал байдаг. За тэр сахихаар бол бүгдийг хийсэн. Одоо тэгэхээр лидэнэр л нэг ч хийгээгүй. За тэгээд дөөбөн солон оруулах, дөөб болгох гэл ингээд дандаа оригинал нөгөө манайхан мэдэж байгаа усан дүрдэг японочдыг хийдэг энэ одоо технологиор хийсэн дөөбөө бол бусад бол бүх одоо хийц энэ ур чадвар бол манай багийн хамт олонны бол одоо чадамж чансаа харагдаж байгаа. Тэгэхээр цаашид ч гэсэн бид нэр одоо маш олон ажил төлөвлөсөн хийхч болно. За тэгээд монголчууд маань ер нь бол одоо Монголдоо аль салбарт одоо хийж болдог гэдгийг бол харуулах хэрэгтэй гэж боддог. За яагаад монголчууд дэлхийн зах зээл дээр одоо автомашиныг тоноглоод гаргаж болдоггүй юм, фестивалд оролцож болдоггүй юм тийм ээ. Тийм утгаараа бол одоо бид нар бол үнэхээр хийсэн. Майн Баяруга машин бол амьтаал гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө эд зүйлийг хайрлан арай гантаа хэрэглэж байх хэрэгтэй гэд жолооч нарт дараах зөвлөгөөг өгсөн юм аа. Манайхан дур мэдэн цахилгааны холбогдлолтой ямар нэгэн нэмэлт гэрэл заалгах, өөрөө дур мэдэн цахилгааны монтаж хийх, одоо гал хамгаалагч тавихгүй шууд залгах, ирлээ тавихгүй залгах. За энээсээ болж галын хавил гардаг. Тийм учраас бол цахилгаан чи мэрэгжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Мэрэгжлийн хүмүүс нь одоо тухайн эзэмшигч автомашины автомашинд юм хийж байгаа бол чин сэтгэлээсээ яг мэрэгжлийн дагуу хийх хэрэгтэй. Ягаад гэвэл автомашин гэдэг чинь хүний амнаас байнга дагалдаж явдаг. Байнга үргэлж өрүүлийн ард суугаад дөрөв дугуй эргээд мотор ажилласан тохиолдолд хүний амнаас байнга дагалдаж явдаг учраас чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэх хэрэгтэй. Би бол ер нь бол одоо засварын газруудад монголчуудаа бол тэгж уриалдаг. Тэгж хийхийг одоо эрмэлздэг, хийдэг. Тийм учраас бүгдөө л яг мөнгө авахтай гол нь биш. Тухайн хэрэглэгчээс мөнгө авахтай гол нь биш. Одоо автомашинд нь хийж байгаа үйлчлэгээгээл төгс хөөсдөх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар одоо эвдрэл үүсэх, аюулгүй байдал хангахгүй байх тийм юм хэрэгвч хийж болохгүй. Тэгэл сайн хийгээд өгсөн байх тал тэгэл автомашин нэгдүгээр шатахгүй одоо тэгэл эвдрэхгүй. Монголчуудаас илүү Вьетнамчууд сайн засдаг, тэд сэтгэлээсээ сайн хийдэг юмаа гэсэн цаг үе өөр болж эхэлжээ. Монгол залуусч бас машины гайхалдаа заасч танигдахын аргагүй болгон өөрчилж чадаж байна. Монголчуудаа дэмжиж Light News мэдээллээ.